Хэрхэн бол мандахтай морил наг заягдаг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэндээ демого хүрэхээс өмнө маш гайхалтай мэдээ байгаа. Энэ маань манай сувагтун утгагүй нэг нас хүрэж байгаад л үзэгч та бүхэндээ giveaway зарлаж байгаа. Энэхүү giveaway та бүхэн оролцохын тулд 3 энгийн алхмыг хийх байгаа. Хамгийн их нь та бүхэн яг үзэж байгаа энэ бичлэгийг өөрийнхөө Facebook дээрээ public settings-тэй буюу олон нийтийн тохиргоотой та бүхэн хуваалцаад 2 дахь алхам болох тэрхүү хуваалцсан бичлэгэн дээрээ 3 найзаагаа mention хийх. За 3 дахь алхам гэх юм бол манай YouTube сувгийг та бүхэн subscribe хийсэн байх хэрэгтэй. Энэхүү 3 энгийн алхмыг та бүхэн хийснээр Microsoft Office 365-ын хувь хүний гэр бүлийн бизнес стандартын 1 жилийн subscription based эрхийг хойж авах боломжийг та бүхэнд олгож байгаа. Та бүхэн өргөнөөр оролцоорой гэж уриалмаар байна. Харин өнөөдөр та бүхэнд Microsoft-ийн бүтээгдэхүүн болох OneDrive-ийн талаар демо хүрэхэд бэлэн болсон байна. OneDrive-ийн талаар та бүхэндээ баг зэрэг түүхэнд болон яагаад OneDrive-ыг ашиглах давуу талтай гэдэг талаар та бүхэндээ дурдъя. 2007 оны 8 сарын 1-нд аль биесээр OneDrive маань олон нийтэд бол засагдчихсан байгаа. Харин өнөөдөр нийт 250 сая хүн өдөр тутамдаа OneDrive-ыг ашиглаж байгаа. Магадгүй та энэ олон хүн ашиглах ямар давуу талтай юм бол гэж та асууж иж магадгүй. OneDrive-ыг та бүхэн ашигласнараа маш багтаамж ихтэй, үнэтэй компьютер болон утас авах шаардлагагүй болж байгаа. Cloud based буюу та бүхний мэдээллийг тухайн компани data center дээр таны мэдээллийг аюулгүй байдлаар хамгаалж байгаа гэсэн үг байгаа. Та заашгүй утсан дээрээ ч юм уус компьютер дээрээ бичиг баримт олон зураг, видео хадгалах шаардлагагүйгээр өөрийнхөө OneDrive дээр та бүхэн оруулах боломжийг бол олгож идэг. За хоёр дахь давуу тал нь бол бидний гарт баригддаг зүйлүүд байгаа тийм. Утас, компьютер маань ямар нэгэн байдлаар эвдрэх, гацах, хулгайдаалдах, усан дуунах хэмжлэн ямар нэгэн аюул тулгарсан үед та бүхэн өөртөөхөө бичиг баримт болон тэрэн дээрээс мэдээллүүдийг алдлаа гэж санаа зовх зүйлгүйгээр таны бүх мэдээллүүд cloud дээр хадгалаастай аюулгүй байж байгаа. За 3 дахь давуу тал нь гэх юм бол та бүхэн ханаж хамаагүй орох боломжтой. Өнөөдөр та бүхэн демо дээр харуулна. Та бүхэн онлайнтай байж ах үед өөрийнхөө Outlook-ээр аль ч улсад хаанч хамаагүй онлайн агаа та бүхэн ороод өөрийнхөө зургийг татаж авч болно. Тэр дундаас бичиг баримтаа харах боломжтой. Нөгөө давуу тал нь гэх юм бол та тухайн бичиг баримтаагаа лайв буюу яг тухайн үед хүмүүстэй хуваалцах боломжийг та бүхэнд олгож идэг. Мөн тухайн хуваалцж байгаа бичиг баримт дээр хугацаа заах, мөн пассворд хүртэл оруулах бүр нэмэлт аюулгүй байдлыг хангах тал дээр бол OneDrive та бүхэнд давуу талуудыг өгч идэг байгаа. Өнөөдрийн демо дээр илүү их дэлгэрэнгүй тайлбарласан тул та бүхэн хүсэх юм бол доотлын timestamp руу ороод хэрэгцээтэй гэсэн хэсэг рүү та бүхэн ороод дахин үзэх боломжийг бол олгож байгаа. Та бүхэн манай сувгийг subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст энэ бичлэгийг хамгийн тараагаараа ингээ хэдүүлээ хамтаа дэмрээ орцгоё. Өмнөх танилцуулгатаар та бүхэнд хэлжсэн OneDrive-ыг 3 өөрөөр та бүхэн хэрэглэж болох бөгөөд эхнийх нь вебсайт бөгөөд өнөөдөр та бүхэндээ хэрхэн өөрийнхөө Outlook-ыг оруулан веб хэлбэрээр OneDrive-ыг ашиглаж болтыг та бүхэндээ харуулъя. Энэхүү линкийг description-оор оруулах тул та бүхэн баруун гар талын доош харсан гурвалжин төвчлөр дээр дараад энэхүү hyperlink руу ороод та бүхэн бас өөрсдийнхөө Outlook-аар ороорой гэж хүсмээр байна. Эхний хэсэг дээр та бүхэн энэхүү цэнхэр sign in гэдэг хэсгээр дарна. Дарсны дараад нь таны Outlook-ыг асуух байгаа гэдгийг давхар сануулмаар байна. Маш олон хүмүүс Gmail-ээ ч юм уу эсвэл яхаагаа оруулчаад миний OneDrive болохгүй байна гэсэн гомдол санал биднэрт цөөнгөө хэд иржсэн тул та бүхэн өөрсдийнхөө Outlook-ыг энд оруулаарай гэж хүсмээр байна. Outlook-ыг оруулсны дараад нь танаас two-factor authenticator буюу өөрсдийнхөө Microsoft Authenticator эсвэл Google Authenticator аль эсвэл таны утасны дугаараар дамжуулан нууц код явуулаад тэр коддоо оруулсныхаа дараад нь та OneDrive руу орох боломжтой гэдгийг та бүхэндээс давхар сануулмаар байна. Хоёр дахь хүмүүсийн бидрээс хамгийн их асуудаг зүйл бол OneDrive-ийн үнэн хэд байдгүй гэд хэдүүлээ хамтаа яг sign in гэдэг хажуутаас see plans and price гэдэг хэсгээр та бүхэнд дарж болно. Microsoft 365-д хоёр том сонголт байдаг бөгөөд for home буюу тухайн хүмүүс болон гэр бүл аль эсвэл бизнес гэсэн хуваадаг бөгөөд та бүхэн хэрвээ Outlook-аараа орж байгаа бол 5
5 GB-ийн OneDrive ирэх хүн болгонд байдаг бөгөөд хэрвээ та энийгээ дээш нь 100 GB болгохыг хүсэх юм бол сарын $1.99 төлөөд subscription base буюу сар болгон төлбөр төлдөг эрхийг та бүхэн нийлгэж болно. Мөн бидний 1 жилийнхаа ойд зориулан гаргаж буй giveaway та бүхэн идэвхтэй оролцоод гэр бүлийн $99.99 жилийн эрх болон $69.99 мөн жилийн эрх мөн адилхан бизнес дээр ч гэсэн эрх хожих боломж та бүхэн дагаад бол энэхүү бичлэгийг та бүхэн бас share хийгээд аздан болоорой гэж ерөөмөр байна. Та бүхэн вебсайтаар OneDrive руу орсны дараад нь ийхүү таны дэлгэцэн дээр харагдана. Зүүн гар талд танд My File буюу таны файлууд хамгийн recent буюу хамгийн сүүлд ашигласан photos буюу зурагнууд shared буюу хүмүүстэй хуваалцсан мэдээллүүд мөн recycle bin буюу таны устгасан файлууд болон зураг, видеонууд маань энэ дээр ороод 90 хоногийн дараа хэрвээ та тэр дундаа сэргийгдэхгүй бол устддаг байгаа гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Хажуу талын нэмэх гэдэг дачлал дээр та бүхэн дарснаар эдгээр сонголтоо та бүхэнд гарч ирнэ. Хүсэх юм бол та бүхэн өөрсдөө фолдер үүсгэж болно. Аль эсвэл эдгээр аппликейшнуудыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Яг хажуу чанга талд нь upload буюу энэ дээр та бүхэн өөрсдийнхөө files компьютераас аль эсвэл тэр чигт нь фолдероор нь өөрийн OneDrive руу оруулах боломжтой байгаа. Компьютернаас хэрхэн яаж файлыг OneDrive руу оруулах вэ гэж хүмүүс маань их асуусан байсан. Тэгэхээр та бүхэн баруун гар талынхаа маусыг дараад Files гэдэг рүү ороод таны шууд Explorer руу оруулчин энэ дундаас та оруулмаар байгаа файлаа сонгож аваад Open гэж дарснараа энэхүү файл маань маш хурдан байдлаар бол таны OneDrive дотор орж ирэх байгаа. Хэрвээ та энийг санамсаргүй бурууг оруулсан бол итгэжүүлээд баруун гар талынхаа маусыг дараад delete буюу устгах гэдэг хэсгээр та бүхэн дараад энэ маань шууд устгагдах байгаа. Мөн хэрвээ та энэхүү файлаа өөрийн сонгосон зүйлийнхаа хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэх юм бол маусынхаа баруун гар талыг дараад share гэдэг дачлал дээр та бүхэн дарснараа энэхүү сонголтууд танд гарч ирнэ. Эхний хэсгээр та өөрийн ажлынхаа хүмүүсийн нэр болон эсвэл имэйлээр группийн нэрээр нь та бүхэн хайгаад хуваалцж болно. Хажуу талын харандааны доош харсан гурвалжин дээр та бүхэн дарснараа танд хоёр сонголт гарч ирэх бөгөөд эхнийх нь болохоор тэдгээр хүмүүс таны файлыг цаанаас аваад edit буюу засаж болох. Эсвэл хоёр дахь нь энийг зөвхөн харах гэсэн сонголтыг та бүхэн сонгож болно. Зарим хүмүүс маань явуулж байгаа файлаа илүү их хамгаалалттай байлгахыг хүсдэг. Та ингийн тулд тухайн сонгосон файлаа муу адилхан баруун гар талынхаа маусыг дараад share гэдэг хэсгээр та бүхэн дараад anyone with the link can edit гэдэг хэсгээр та бүхэн дарна. Энэ маань илүү их сонголтыг та бүхэнд гаргаж ирдэг байгаа. За маркетингээ сонгосон маа тэр дундаа зарим хүмүүсийг харуулах шаардлагагүй байгаа бол тэдгээр хүмүүсээ specific people гэдгийг та бүхэн сонгоод нэрээр нь имэйлээр нь яг энэ хүмүүстэй хуваалцмаар нэг сонгож болно. Аль эсвэл доод талын та бүхэн хугацаа зааж болох байгаа. Энэ маш яаралтай нэгд өдөр гэхэд энэ зүйлийг үзээд хугацаанд тусгаар та бүхэн тавьж болно. 8 сарын 30-наас хойшоогоо энэ хүмүүс орохыг хүсэх юм бол огт энэ зүйл маань тэр хүмүүст гарч ирэхгүй байгаа. Мөн үнэтэй адилхан та өөрийнхөө set password гэдэг энэ хэсэг дээр өөрийн зохиосон пассвортаа та бүхэн оруулна. Энэ маань та бүхний Outlook-ийн пассворд биш гэдгийг давхар хэлмээр байна. Хөө пассвортыг явуулаад тухайн авсан хүмүүс маань пассвортоо оруулаад энд access буюу орох боломжийг та олгож идэг. Тэгэхээр та бүхэн энэ дээр шинэ пассвортыг та бүхэн үүсгэрэй гэж хэлмээр байна. Хэрвээ та бүхэн ямар пассворд үүсгэхээ мэдэхгүй бол манай cyber security-ийн талаар видео доор байгаа тул та бүхэн бас ороод сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Пассвортаа хийснийхаа дараад нь apply гэдэг хэсгээр та бүхэн оруулаад хамгийн түрүүнд та юу анзаарах вэ гэхлээр дээрээс anyone with the link can edit гэдэг хэсгээр хугацаа заагаад энэ дээр гаргаж ирэн та бүхэн харж байгаа. Хажуу талд нь болохоор түлхүүртэй энэ зүйл маань пассворд хийж орно гэсэн сануулгыг бол оруулна. Магадгүй энэ нь таны хуваалцмаар байгаа хүмүүс байхгүй бол та бүхэн доотлын copy link гэдэг энэ хэсгийг та бүхэн дараад хүмүүстэйгээ хуваалцах боломжийг олгож яадаг байгаа. Магадгүй энэ зүйл маань таны хүснээр нэрлэгдээгүй байх юм бол та бүхэн муу адилхан маусынхаа баруун гар талыг дараад rename гэдэг хэсгээр та бүхэн ороод энэ чинээ шинэ нэрийг та бүхэн оруулж болно. За яг одоогоор энэ нэр маань надад зүгээр байгаа болохоор save гэж дараад энэ маань нэр нь шууд өөрчлөгдөх байгаа. OneDrive руугаа оруулсан файлыг та компьютер дээр оруулмаар байгаа бол тухайн зүйлийг идэвхжүүлээд маусныхаа баруун гар талыг дараад download гэдэг хэсгээр та бүхэн дарах байгаа. Download гэж дарсны дараа баруун гар дээд талд таны файлыг татаж авсан гэдгийг та бүхэнд харуулна. Энэхүү
open file гэдэг хэсгээр та бүхэн дарснараа компьютер дээр татаж авсан Excel файл маань та бүхэнд гарч ирж байна. Personal Vault гэж юу вэ? Энийг хэрхэн яаж ашиглах вэ? Personal Vault-ыг тайлбарлахаас өмнө эхлээд та бүхэн OneDrive руу ороход таныг two-factor authentication, аль эсвэл таны утсаар дамжуулан код өгөн таныг мөн гэдгийг батлаад оруулж ирдэг бол Personal Vault маань илүү их давхар хамгаалалттай хэсэг бөгөөд энэ таны гар утсан дээр ч гэсэн Personal Vault байдаг тул өндөр хамгаалалттай байх хэрэгтэй зүйлсүүдээ та Personal Vault руу оруулдаг байгаа. Эхлээд та Personal Vault руу дараад өөрийн утсаараа болон two-factor authenticator-ээр дамжуулан ордог. Personal Vault руу та бүхэн орсны дараад нь энэхүү сонголтууд та бүхэнд гарч ирнэ. Илүү дэлгэрэнгүй тань тайлбарладаг гэсэн үг. Хэрвээ та энэ дээр юу би хадгалж болох вэ гэж хармаар байгаа бол View Suggested File Types гэдэг дээр та бүхэн дарангууд энэ чинь маань password, жолооны үнэмлэх гэх мэтчлэн эдгээр хувийн мэдээллүүдээ та бүхэн энэ дээр орж ирээд хамгаалах боломжтой. Та файла Personal Vault руу оруулж ирмээр байгаа бол Move Files гэдэг энэхүү хэсгээр та бүхэн дараад эдгээр сонголтууд дундаас сонгож болно. За хэдүүлээ туршилтаар энэхүү сонгоод дараад Vault дотроо оруулчих. Тэнгүүд энэ маань safe-н дотор бичиг баримт маань орчиж байгаагаар та бүхэнд харуулна. Бидний оруулсан файл маань энд ороод ирсэн байгааг та бүхэн харж байна. Personal Vault дотор маань OneDrive-ийн үндсэн хэсэгтээ яг адилхан та энийг идэвхжүүлээд хиймээр байгаа функцүүдийг та бүхэн сонгох боломжтой. Мөн энэ дээр та бүхэн анзаарч харах юм бол энэ маань 20 минутын дараа хэрвээ хүмүүс маань ашиглахгүй байгаа бол автоматар энэ маань хаагдаад таны бүх файл зүйлүүдийг бол хамгаалж идэг байгаа. Хэрвээ та 20 минут шаардлагагүй би яг одоо төгжмөр байна гэх юм бол дээд талын баруун гар талтайгаа энэхүү safety зурагтай хэсэгтэр lock гэснээрээ энэ маань шууд төгжигдчихэж байгаа. Ахиж буцаж орохын тулд ахаал муу адилхан та two-factor authentication юм уу эсвэл гар утасныхаа дугаараараа та бүхэн код авч иж орох боломжтой байгаа. OneDrive дээр устгацсан файлуудаа хэрхэн буцаас сэргээх вэ юм уу? Өмнөх устгацсан байсан мэдээллүүдийн талаар хэрхэн яаж та бүхэн мэдээлэл харж болдог вэ гэдгийг та бүхэнд харуулъя. Ингийн тулд та бүхэн зүүн гар талын Recycle bin гэсэн хэсгээр та бүхэн дарна. Ингүүд энэ маань сүүлийн 90 хоног устгацсан файлуудыг бол танд гаргаж ирэх байгаа. Эдгээр 90 хоногийн дараа автоматар энэ зүйлүүд маань устна. Хэрвээ та энэ зүйлийг устгахыг хүсээгүй байсан бол энийг идэвхжүүлээд Restore гэдэг дээдлийн энэхүү хэсгээр та бүхэн дарснараа энэ маань буцаад OneDrive руугаа сэргээгдээд орцсон байгаа. Хэрвээ та энийг тэр жигт нь устгамаар байгаа бол идэвхжүүлээд Delete гэдэг хэсгээр та бүхэн дараад энэ дээр тэмээ би нэг бүгдийг нь устгамаар байна гэдгийг та бүхэн дараад харж болох байгаа. За магадгүй энэ донд маань та файлаа санамсаргүй бүр тэр жигт нь устгачаад сэргэмээр байгаа бас та боломжтой гэдгийг бас хэлмээр байна. Ингийн тулд та бүхэн дээд талын энэхүү settings дээр та бүхэн ороод options гэдэг хэсгээр та бүхэн орно. Орсны дараад нь та бүхэн restore your OneDrive гэдэг хэсгээр та бүхэн ороод өөрсдөө мөн гэдгийг баталгаажуулах байгаа. Та бүхэн өөрсдөө баталгаажуулсны дараад нь энэхүү хэсэг дэлгэцснээр гарч ирнэ. Энэ дээр select date гэдэг дээр та бүхэн хизээ хамгийн сүүлд тэр зүйлүүдийг устгасан бас сэргэмээр байгаа гэдгийг та бүхэн сонгох боломжтой. За энэ дээр жишээлбэл хэдүүлээ өчигдөр устгацсан, санамсаргүй устгацсан файлууд гэх юм бол энэ дээр мэдээллүүд маань гараад ирнэ. Устгацсан зүйлүүд маань та бүхний доор гарч ирэх байгаа. Эдгээр зүйлийг та бүхэн сонгоод буцаагаад энэхүү цэнхэр туршлуур дээр restore дарснараа OneDrive маань үндсэн файл хэсэгтэр эдгээр маань бүгдээрээ сэргэгдээд орох байгаа гэдгийг та бүхэн хэлмээр байна. Хоёр дахь та бүхний OneDrive-ыг ашиглах боломжтой хэсэг маань компьютер байгаа. Хэрвээ Windows 10-тай бол та бүхний компьютер default буюу цаанаасаа суулгацсан байгаа гэдгийг бол хэлмээр байна. Тэгэхээр та бүхэн цаашгүй суулгах юм шаардлагагүй. Хэрвээ та Mac-тай бол татаж аваад суулгах боломжтой байгаа. За Windows 10-тай хүмүүс маань календараас наашаага цэнхрээр үүлийн хэсгээр энэхүү гаргаж байгаа OneDrive дээр та бүхэн дараад эхний хэсэгтээ маань болохоор open folder буюу та бүхний файлууд маань бол гарч ирнэ. За энэхүү файл дээр та бүхэн хахад хажуу тал дээр нь маш олон янзын символууд гараад ирж байна те. За энэ маань ямар учиртай вэ гэхлээр за эхний энэ PowerPoint гэх юм бол бөөрийнхээ дээр жагтаарсан буюу энэ маань available on this device гэдэг энэ доороос хэлсэн байгаа. Энэ маань компьютер дээр байгаа гэдэг та бүхэн сануулна. Амуу адилхан хажуу талтай хүний зурагтай буюу энийг хүнтэй хамт хуваалцсан хүнд бас энэ мэдээлэл байгаа гэдгийг танд харуулах байгаа.
Харин доотлын хэсэг дээр та бүхэн харах бол үүлийн хэсэг байгаа. Энэ маань гэх юм бол зөвхөн таны OneDrive Cloud дотор орсон байгаа гэдэг бол сануулна. Харин та бүхэн харах юм бол энэ ногоон хэсэг маань болохоор always available on this device буюу компьютер дээр байнга байна гэдэг бол та бүхэнд харуулна. За энэхүү зүйлүүдийг хэрхэн яаж хийдэг вэ гэхээр за энэ хэсгийг та бүхэн итгэжүүлээ маусныхаа баруун гар талыг дарах юм бол танд share гэдэг дээр дөрвөн сонголтыг та бүхэнд гаргаж ирнэ. За эхний сонголт маань болохоор view online буюу та бүхэн cloud based энийг харж болно. View history буюу энэ дэр ямар өөрчлөлтүүд гарч ирсэн гэдгийг та бүхэнд харуулна. За жишээлбэл энэ маань 7 сарын 24-нд шөнийн 1 цагт 7 минутанд үүсгэсэн бол дараад нь 1 цаг 21 минутанд өөрчлөлт гарсан гэх мэтчлээ. Хэрвээ та бүхэн хамт олонтойгоо хуваалцсан бол энэ маань хин ямар өөрчлөлтүүд хийсэн талаар та бүхэн илүү их мэдээлэлд гарч ирдэг байгаа. Мөн адилхан та бүхэн харах юм бол always keep on this device буюу энэхүү хэсгээр та бүхэн дарснараа энэ маань компьютер дээр байнгын байж ахаар танд бол гарна. А хэрвээ сүүлийнх нь хэсэг буюу free up space гэдэг сонголт маань ямар учиртай вэ гэхээр та бүхэн магадгүй таны компьютер маш бага багтаамжтай хэрвээ компьютер дээр энэ зүйлийг байлгамааргүй байгаа бол та бүхэн free up space гэдгийг дарснараа файл маань OneDrive руу явах гэж байна гэдгийг сануулад Garrett гэдэг дарангууд энэ маань OneDrive руу шууд апплод хийгээд орж байгаа. Ингүүд энэ маань үүлийн хэсэг болоод өөрчлөгдөж байгааг та бүхэн харж байгаа. Энэ маань компьютер дээр байхan болоод cloud based болчихж байгаа гэдгийг давхар та бүхэн сануулж байгаа гэдгийг бол энэ хажуу талын символоор бол та бүхэн харж байна. Цааш нь өргөжлүүлж OneDrive руу оруулмааргүй байгаа settings гэдэг хэсгээр та бүхэн ороод pause syncing гэдэг хэсгийг та бүхэн сонгож олно. Хүсэх юм бол 2 цагаар 8 цагаар 24 цагаар гэсэн хойшлуулдаг pause-ыг та бүхэн тавих боломжтой гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Голын хэсэг буюу view online өмнө би та бүхэнд харуулж байсан вебсайт руу та бүхний дагуулад орчин тэрэн дээр бас ямар файлууд байгаа юу болж байгааг та бүхэн хараад өөртөөхөө хүснээрээ файлуудыг хооронд нь шилжүүлээд аль эсвэл компьютер руугаа татсан файлаа OneDrive руугаа оруулах боломжтой та бүхэнд нээж идэг байгаа. 3 дахь та бүхний сонголт буюу утсан дээрх OneDrive application байгаа. Энэ зүйлийг та бүхэн iOS болон Android дээр өөрсдөө application татдаг хэсэг дээр OneDrive гэдэг татах боломжтой. Дэлгэцэн дээр яг одоо та OneDrive-ийн аппликейшнийг харж байна. Энэ дээр та бүхэн оронгууд царайгаар юм уу аль эсвэл Google болон Microsoft Authentication ашиглан та бүхнийг мөн бас утсаар дамжуулан оруулах байгаа. Утасны ашиглах давуу тал нь юм бол та бүхэн өөрсдийнхөө камерын дээр авсан зургуудаа өөрийнхөө OneDrive Cloud руу оруулах боломжтой. Та бүхэн яг харж байгаа энэ хамгийн сүүлийн хэсэг болох Forest гэдэг хэсэг рүү та бүхэн ороод харж болно. Та бүхэн зургаа оруулж явах үедээ анхаарах хэрэгтэй зүйлсүүд маань юу байгаа вэ гэхээр таны хэрэг зурагны баруун гар талд утасны зурагтай тэмдэг байх юм бол энэ маань таны утсан дээр байгаа таны OneDrive Cloud руу ороогүй байгаа гэдгийг та бүхэнд сануулж харуулна. Харин энэ хүү зургууд маань орсны дараад нь бол таны энэ дээр огтхонч бол тэмдэг гарч ирэхгүй. Харин энэ зүйлд маань хоорондоо эргэлдэж байгаа цум байх юм бол энэ маань уншаад OneDrive руу оруулах гэж байгаа гэдгийг та бүхэнд бол харуулна. Вебсайтаар дамжуулан OneDrive руу оронгууд бидний оруулах зургнууд маань ингээ ороод ирсэн байгаа. Энэ дээр яг энэ зүйл маань уншигдаад болгонгууд нэгээрээ орж байгааг та бүхэн дэлгэцэн дээр харж байгаа. OneDrive-ийн аппликейшны нэгэн давуу тал нь хэмээл та бүхэн зураг авч болдог байгаа. За энэ зураг маань ганцхан зүгээр нэг зураг биш. Та бүхэн одоо камер руу ороо харангууд өөрсдийн хүсэж байгаа документ аль эсвэл самбарнаас, цагаан самбарнаас эсвэл бизнес карт эсвэл зураг авах та бүхэн боломжтой. За энэ зүйлийг хийдүүлээ документ гэж үзээд номны энэхүү хэсгийг хийдүүлээ хамтдаа зураг дараад үзье. Энэхүү авсан зургаа хийдүүлээ хамтдаа confirm гэж оруулаад done гэж дарснараа файлаа сонгоно. Файл дээр документ гэдгийг хийдүүлээ сонгоод за энэ натан дээр tag гэдэг рүү хийдүүлээ оруулна. Choose this folder гэд энэ маань бол хадгалагдах байгаа. За энэ зүйл маань яг хадгалагдах үед за энэ натан дээр tag гэдэг хэсэг рүү оруулсан дараа маш хурдан дэлгэцэн дээр scan гэд оронгууд авсан зураг маань маш хурцтайгаар cloud руу орчиж байгаа та бүхэн дэлгэцэн дээр харж байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Microsoft-ийн бүтээгдэхүүн буюу OneDrive-ыг ашиглах талаар та бүхэнд демо хүргэлээ. Энэхүү бичлэгтэй холбоотой асуух асуулт ах юм бол чөлөөтэй манай альч social platform дээр та бүхэн хандах боломжтой. Энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангүй та бүхэн тараагаараа мөн манай 1 жилийнхээ ойд зориулж гаргаж байгаа giveaway та бүхэн идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. Ингээд дараагийн дугаар хүртлээр